Лувсан дорж өвөгтэй Эрдэнэбатан Дундгов аймагт 1964 оны 9-р сарын 9-нд төрсөн. 1972-оос 1980 онд ерөнхий боловсролын сургуулаа төгсөж 1980-аас 1987 онд Улаанбаатар хот багшийн сургууль, хөгжмийн анги төгсөж хөгжмийн багш мэргэжил эзэмшсэн бөгөөд сургуулаа төгссөнөөс хойш буюу 1987 оноос хойш Дундгов аймагт боловсролын салбарт тасралтгүй 38 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд сурагчдад урлаг, уран сайхны мэдрэмж, гой зүйн боловсролыг олгох, урлагийн авиасыг нь хөгжүүлэх, үндэсний өв соёл, морин хуурыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж, Монгол улс сай болон өөрийн аймаг, орон нутаг, сургууль хамт олноо урлагаар дамжуулан олон нийтэд хүргэн цогц, чадамжтай, авиастай, бүтээлч иргэн төлөвшүүлэхэд зүрх сэтгэлээ зориулан ууггүй ажилласаар ирсэн багш юм. Ажиллаж байх хугацаанд гаргаж буй амжилт 2019 онд Дундгов аймгийн их газрын чулуун зохион байгуулагдсан 3000 уртын дуу, морин хуурчдын уяхан зам твийн наран тоглолтод 200 гаруй шавнараа бэлтгэн зааж сургаж оролцуулж багш алдарт морин хуурч өргөмжлөл медалаар шагнагдсан байна. Дорж давгийн нэрэмжид Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын 2021-ээс 2022 оны хичээлийн жил зохион байгуулагдсан уралдаанд шавнараа амжилттай оролцуулж шилдэг багшаар шалгарав. 2023 оны говийн ирээдүйн сургуулийн оны шилдэг багш. 2023 онд Дундгов аймгийн их газрын чулуун зохион байгуулагдсан 3000 уртын дуу, морин хуурчдын фестивальд 400 гаруй шавнараа бэлтгэн оролцуулсан юм. Нийтдээ 800 гаруй сурагчид, эцэг эхчүүд, залуучуудыг морин хуур хөгжим зааж сургаж, хойч үедээ өвлүүлэн үлдээж ирлээ. Говийн ирээдүйн сургуулийн 2024 оны онцлог багш. Авсан гавьяа шагналаас дурдвал 1990 онд Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар медаль, 1996 он Монголын залуучуудын холбооны тэргүүний сэхэтэн залуу медаль, 2009 онд боловсрал, соёл, шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2011 онд боловсролын 90 жилийн ой медаль, 1994, 2004, 2014, 2024 онуудад сайн цагаан сумын 70, 80, 90, 100 жилийн ой медаль, 2011, 2022 онд Дундгов аймаг байгуулагдсны 70, 80 жилийн ой медаль, 2012 он Монголын залуучуудын холбоо залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, 2013 онд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2014 онд соёлын тэргүүний ажилтан тэмдэг. Багш Эрдэнэбатан боловсролын салбарт 38 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 4000 гаруй сурагчдыг урлаг уран сайхны мэдрэмжтэй, гой зүйн хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Эрдэнэбатан ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн стандартыг хэрэгжүүлэх, зөв удирдан чиглүүлж, төлөвшүүлэх, өөрийн багшлах эв дүй, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд бүхий л хүч хөдөлмөр, авиас чадвараа дайчлан ажиллаж байна. Энэ бүхний дүнд сурлагын чанар нь өндөр үнэлгээтэй болж байгаа нь багшийн ууггүй хөдөлмөрч хичээл зүтгэлийн үр дүн юм. Хичээлийн заах арга барилыг шинчилж, сүүлийн үеийн захим хэрэглэгдэх хүнүүдийг хичээлдээ тогтмол хэрэглэн, сурагчдынхаа хөгжлийн боловсролын чадамжийг үнэлэхэд соло таксономийн аргаар шалгуур боловсруулж, ажилдаа хэрэгжүүлж байна. Тухайлбал ардын найрал хөгжим сэдвийн үнэлгээ боловсруулж, сургуулийн бүтээлийн санд оруулаад байна. Багш Эрдэнэбатан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуульд 2000-аас 2015 он хүртэл нийгмийн ажилтан, хөгжмийн багшаар ажиллах хугацаанд эстрадын дууны алт, мөнгөн медальт, аймгийн хүүхдийн төлөө төвийн шилдэг сурагч Дэлгэр Хишиг, Саран Заяа нарын олон авиаслаг сурагчдыг төрүүллээ. Мөн шав нар мандах нь Турк улсад морин хуурын аялан тоглолтыг Монгол улсаа төлөөлөн оролцсны зэрэгцээ. Ерөөлж магтаалч нарын бүсийн уралдаанд гран-при шагналыг хүртсэн байна. Үндэсний өв соёл, морин хуураа дээдлэх, морин хуураа эзэмших чадварыг хойч үедээ үлдээх талаар санаачлагтай, үр бүтээлтэй ажиллаж байна. Сургуулийн урлагийн баг бол авиас чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ, урлагийн бүтээлч ажлуудыг зохион байгуулж, түүгээрээ дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагаа юм.
Энэ зорилтыг Эрдэнэбат багш сүүлийн 5 жилд сайн ханган биелүүлж байгааг сургуулийн хамт олон төдийгүй аймгийн ард иргэд үнэлж байна. 2012 оны ихээр сурагчид, багш, ажилчдын хамтарсан гигэн аялгау 1 урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулав. Сургуулийнхаа 10 жилийн он концертыг найруулан тавьж, зочид төлөөлөгч, аймгийн төр, олон нийт, ард иргэд, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн нь Эрдэнэбат багшийн хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвартай зүй ёсоор холбоотой билээ. Эрдэнэбат багш нь Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын морин хуурын бүтээл, үндэсний хөгжмийн бүтээлийг нийтийн хүртээл болгохын зэрэгцээ, дуунуудын аяыг зохиосон нь олонд танигдсан уран бүтээлч болохоо харууллаа. Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн авиас хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй суралцагч хүүхэд залуучуудад морин хуур, уртын дуу заан сургаж, морин хуураар аймгийн шилдэг багшаар шалгарсан бүтээлч, соёл урлагийн төлөө бие сэтгэлээ зориулдаг уран бүтээлч багш юм. 2011 онд Улаанбаатар хотод Мишель Экспо дээр зохион байгуулагдсан сайн цагаан үзэсгэлэн худалдаанд морин хуурын 20 сурагчийн бүрэлдэхүүнтэй тайлан тоглолтоо хийж нийслэлчүүдтэй уран бүтээлээ дэлгэн тавьсан. Эрдэнэбат багшийн шавнар жил бүр амжилт гаргасаар байна. Эрдэнэбат багш морин хуурын хөгжмийг сурагчдад заахын зэрэгцээ, Сумдын хөгжмийн багш нар, соёлын төвийн багш нарыг аймгийн боловсролын газартай хамтран сургаж байна. Багш Эрдэнэбат морин хуур хөгжим зориулсан Сүхбаатарын хөгжим Үүлэн бор, Жансан Норвын хөгжим Монгол аялгау, Пүрэвхүүгийн хөгжим Эклийн их шиг, Жамингийн хөгжим Ардын аялгау, Идэрбатын хөгжим Морин төвөргөөн, Дамдын сүрэнгийн хөгжим Найрын дуу, Чин зоригийн хөгжим Идрэнгийн говь, Ардын дууны найруулга зэрэг алдартай 10 гаруй хөгжмийн бүтээлүүдийг хүүхэд багчуудад заан сургаж, мөн нутгийн хөгжмийн зохиолчдын мартагдаж болзошгүй хөгжмийн бүтээлүүдийг зааж сургаж байна. Үүнд Халах Жонон, Жансан Норвын Мандал говийн магтаал, Балдрын Манхан өөшийн говь гэх мэт бүтээл, мөн үндэсний хөгжмөөр Чулууны хөгжим, Уран хасын удирдгал хөгжим, Ханган цааны хатраа, Жансан Норвын хөгжим Цагаан сувраг, Ардын дууны найруулга зэрэг бүтээлүүдийг тоглож сургаж, нийтийн хүртээл болгохын зэрэгцээ, Төмөрбаатарын үг Сургууль минь, Говьхтал сумын сургуулийн сүлд дуу, Батмөнхийн үг Ихэн сэтгэл, Цэрэнд оржийн үг Ёрлог хайрхан дууны аяыг зохиосон нь олонд танигдсан уран бүтээлч болохоо харуулж байна. Бид бүгдийн бахархал болсон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Эрдэнэбат багш нь одоо хүртэл Дундгов аймгийн сайн цагаан сумын ерөнхий боловсролын говийн ирээдүйн сургуульд хөгжмийн багшаараа ажилласаар байгаа билээ.